Энэ ертөнц ертийн зэвсэг үйлчлдэг Монголсуудаар дүүрсэн хачин жигтэй там болсон хувьчээ. Хүн төрөлхтний царайн ганц найдвар бол ер бусын хүчтэй цөөн хитэн хүмүүс байв. Тэдний дундаас хамгийн хүчрэх нь манай гол дүрх байлаа. Гэвч тэр бүхнийг чадагч бишээсэн бөгөөд нэгэн байгуулсаа дараар тавиулж олон гаруй монголчуудад ашигтан нэмээ альбжээ. Азар тэрээр аюул цэвэрл болохоос өмнөх үеэр цаг хугацаагаар ухарч чадсан. Тэрээр монголчуудын тухайн мэдлэг болон устгасан монголынхаа хүч чадлыг шингээж авдаг гол чадвараа хатуусан. Няш хүүхдийн биедэл тэхэн төрөв. Тэр эргэн тойрноо илүү анхааралтай ажиглаад ягаад ч юм няш хүүхэд болцсноо ухаарав. Юу болоод байгааг ойлгохыг хичээж явах зур өрөөндөн гэрийн шахаатай хүс орж ирлээ. Гшөөд санар сэрэмжаарч үе таних хүн өрдөн тонгоох үед орныхоо бусан руу шивджээ. Энэ хүн хинбэ мөнөх байгууллагын хүн гэдгийг мэдхээр орж тацуур түүний толгойд өв усан бодол эргэлдэнэ. Гэтэл мөнөх эмэгтэй хайр дөрөн харцаар тонгоо түүнийг ачаа химэн дудаж мэдчихв. Энэ хачин эмэгтэй түүний ээж болтой. Хүүгээс ирснийг мэдээд шалгахаар орж ирсэн нь энэ байжээ. Хүүгээ зүгээр байгааг мэдсэн нэмэгтэй хоолой хийхээр буцсан бөгөөд одоо ачин болсон квирийн төрнөө ажиглав. Түүний дассан ертөнцөөс тис өөрөөр бүх зүйл тайван бөгөөд цэвэр тэнцвэр харагдана. Зураг тасааштай байх бөгөөд байшингийн гадна хүмүүс хүлхэх чимээ сонсогдно. Мөн одоо ямар ч мөнгөс байхгүй болжтэй. Энэ бол харцаагүй 50 цаг үе бөгөөд гинтнээс хүүхэд болцсон нь түүнийг хойд насандаа төрснийг илтгэн. Тэрээр аюулт цэвэр нөөрлөөгүй өөр нэгэн ертөнцөд ирчээ. Хамгийн чухал нь энэ дөнөх байгууллага байхгүй. Энэ нь начин маш урт хугацааны дараа анх удаа эрх төлөөг мэднэ гэсэн үг юм. Амьдралдаа зөндөө зүйлийг тулсан ч хов тавилангийн бурхан түүнийг орхисонгүй. Энэ өдөр шинэ ихрэлийн өдөр болон үрд дурсагдах болно. Ойр байгаа хонлыг харуул 2020 оныг заах бөгөөд энэ нь тэрээр агуу сууршийн өмнө сэрснийг илтгэн. Гэвч одоогийн няш биеэрээ юу ч хийж чадахгүй. Тус энэ нь тийм ч сайн хэрэг биш бай. Тэр ямар нэг зүйл төсвөгээр дагсч чадахгүй бөгөөд жижигхэн хүчнүүд нь биеийг дахад дэндүү хатна. Өмнөх биетэй харьцуулахад хоолойн хачин санагдаж ярьж чадахгүй байлаа. Цаг хугацаа маш тавчуу байгаа тул энэ бүхэн түүний хувьд аимшигтай мэдээ байв. Гэхийн ертөнд сүрлийн нэрмэгт тулж ирээд байхад зүгээр жирийн хүүхэд шиг байх цаг түнд байсангүй. Ачин нээж рүүгээ харан түнд найдаж болох сийг тунгаана. Гэхдээ түнд найдахын орон зорилготой хүрэхийн тулд зүгээр латсан хүүхдээ шиг ашиглаж болох юм. Тэр ямар нэг хэрэгт тус болохоор өстэй. Тийм ч найдвартай харагдахгүй байсан ч түүний харилцаж чадах царийн ганц насанд хүрсэн хүн нь тэр байв. Тэр ээжигээ ядахтаа шалгамга болов гэж гайхсан ч 50-аас хэд хэдэн хайрцаг өнөх нь өөнийг үгүйсэхэд хангалттай байв. Хоол хийж байхдаа савнд дэндүү их гөрөл авалж байгааг нь харахад тэрээр гарын уртаач хүмбэж болтой. Тэрээр хоолч сайн хийж чадахгүй бөгөөд өглөөний цай бэлтгэх гэж яваад байшингаа шатаач халдав. Юу чадахгүй нэртэйсэн ч сайхан гаргасан галтаа өсөд төрсөн хэрнээ. Хүүхдээ асрах гэж хамаг чадаараа хичээн. Одооноос дэлхийн төгсгөл ирсэн мэт санагдаж шинэ амьдралынхаа ирээдүй бүрхэл харагдана. Хаалханы хонхтойгорч ээж нь дөнгөж ирсэн ихэнчийг авахар хаалх тайлахаар яв. Гэвч хаалх нийхэсээ өмнө тэр хүрхтийн мөнгөөр төлөхийн тулд төрөвчээ олох хэрэгтэй болов. Түүнийг төрөвчээ хайхаар явах зур ачин энүүгийг хамгийн сүүлд хизээ сонссноо санахыг хичээ. Илгээмжийн тухай түүний санж буй хамгийн сүүлийн дурсамж бол хүргэлтийн ажилчид олон хүнтэй уулзахаар илгээмж зөөж исэн үе юм. Мөнөө хүргэлтийн ажилчид бүгд хасдуур авсан байсан бөгөөд энэ аимшигт нөхцөл байдлыг үүсгэсэн билээ. Нөхцөл байдлыг болон энэ илгээмж юг зөвгөнж байгааг ухаарах үед хаалх аажмаар нэгдэж танаас нь шинжээ авахыг шаардсан аимшигт дуу хоолой сонсогдов. Хаалх бүрэн нэгдэхэд яг л ачны таамаглаж ирснээрээ цаананд байсан хүн халдвараагч хүргэлтийн мангас болон хувирчээ. Ачин айд сууж болохгүй бөгөөд нийлэх биетэй байсан ч өөрийгөө хамгаалах зүйл болох ёстой байлаа. Түүнд байсан ганц зүйл нь ээжийнх нь өгсөн хүүхдийн өгч бас тэр байв. Түүнийг дэрийг шуурч аваад шалан дээр хаях үед мангасгийн толгоор нь шууд дайрлаа. Хүчтэй цэвхэж хүүхдийн орыг сүйрүүлэхэд ачин мөчөө шүүрч аваад орноос хортхон зогтож саяхан газар тайсан дээрээ бууж амжилтгүй яах вэ? Тийм хүчтэй цэвхэлтэд өртөө шууд өгөх нь тодорхой байв. Азар тунд өмнө хөндлөлийн мангасуудтай тэнцэлж байсан хангалттай туршлага байсан. Тус одоогийн өрсөлдөгчөө ялах болон цөөхшөөр хэмэдэж байлаа. Энэ нь хүчин нэмэгдсэн мангас болтой. Үүнээс гадна талхаа дээрх тэмдрүүлүүд нь олон аюултай харагдана. Гэвч түүний мэд хөөрний зүйл бол ийм хүчирхэг мангасууд огцон бэрхшт хийхдээ маш мараахан байдаг явдал юм. Тэр хүчээ мангасын хөл даагуур зөөлөн шидэхэд өөрсдөө дайрчаасан мангас түнд тэглэн толгой дээгүүр давч цан хагшин шидэгдэв. Ачин амьдралдаа анх удаа өмнөх төрлийнхөө бүх ширүүн тулаануудад үнэн сэтгэлээсээ талархав. Түүнийг ялалтаа тэмдэглэж адил нуруунаас нь сүйд оргож цонхоор мөнөх мангасын араас сонон одов. Тэрхүү сүйд гудамжинд хэвтэх гитээр очиж амьд бие чигээр мангасын корыг идэж архив. Ачин мангасын корыг зажиж буй сүлээ барьж аваад гайхан харна. Энэ бол түүний өмнөх амьдралдаа эзэмсэн тодигийн сүл химэх чадвар байсан. Тол тэрээр сайн мэдж байлаа. Энэ бол маш хүчирхэг чадвар боловч дахин төрсний дараа ч яагаад үлдсэнийг тэр огт ойлгосонгүй. Агуу сүрэж ирээдүйд 4 жилийн дараа болох хэвээр бөгөөд өмнөх амьдралын күүнээс 3 жилийн дараа төрсэн юм. Юу болоод байгааг мэдэхгүй ч гинт ийм чадвартай болсон нь түүний хувьд дэндүү тамаа зайлав. Өмнөх амьдралдаа тэр
тэрээр Тодигийн сүлдээ Монгосын корыг шингээж аснаар энэ чадварыг олж чадсан билээ. Мөн бас нэг аттай зүйл нь хүн хүчээ хэдий чинээ залуудаа идэвхжүүлнэ. Төдий чинээ хүчрэхэг болдог байна. Үүнийг туршиж үзэхийн тулд тэр гараа хурц эр болгон хувирхож хүүхдийн ороо цохиж тэр даруйд нь нугалав. Өмнөх амьдралдаа тэрээр 7 настай байхдаа эсклассаар сэрсэн юм. Гэвч надад нийлх байхдаа энэ хүчийг эзэмсэн тул домогт гөрүүлсэн эсрэг босгон галцаагүй. Энэ бол түүний баяр шиг нэр алтар үзэгчэндээ бүсгүйчүүд рүү очих хастан тасбар байшв. Тиймээс түнд ингэрт үлдэж юу ч мэдэхгүй няш хүүхдийн дүр эсрэг шаардлага байхгүй. Шинэ амьдралаа авчруул хэр мөлхөж байд саяхан нугалсан орн түүний гэрээ санаж ихв. Ачин замаас нь холтгой хичээсэн ч биеийн захирэгцэнгүй хөдөж чадхааргүй болов. Төмөр ор эцэст нь ховор чажуу тийш унах бөгөөд нүдэн энийг тахсан харсан хамгийн сүүлийн зүйл бол ор унах үед ээжийн түнлүү сандарангууд ирэх байлаа. Тэрээр өмнөх амьдч болон өөрийг нь олон аим шиг царилдоор тамсан хэцгийг башигаа санав. Амьд үзлэхийн тулд тэр хүн түгээр нохоо хоож идүүлэх мэд заван зүйлсийг хэрэгдэг байжээ. Энэ бүхэн түүнийг ердөө байгууллагын нохоо гэдгийг батлах гэсэн ордлого байв. Ачин өөрийг нь байгууллагын нохоо гэж дууддагт урсан шүдээ зөө. Нүүрэн дээр нь нарны тусгал тусах үед тэрээр аажмаар сэрлээ. Тэр Монгосыг яшны хадаараа ухаан арцсан болжтой. Тэрээр биеэ ааж ахын үндийшүүд хажууханд нь ээж нь суугаад номон дээр нь бичиж байгааг харав. Ээж нь ямар ч байсан түүнийг аварч чадсан болжтой. Гэвч одоо хамгийн гол асуулт бол тэр яагаад ухаан алдсан бэ гэдгийг. Түүний чадварын хүчин нээлх биеийн дэндүү хатсан болжтой. Тэр ердөө 30 секунд ашигласан госоорч энэ нь түүнийг бүрмөсөн сардуулж хамгаалжтгөө болгож архижээ. Чадвараа тэхэн чөлөөтэй ашиглахын тулд одоогоор тэр илүү хүчрхэг болох хэрэгтэй байна. Түүнийг инхүү бодцоод ээжийнх нь уйлах чимээ сонсогдов. Тэр ээжийнхээ уншиж буй ном руу харуул дээр нь наартдаг цаснууд насан байлаа. Хуудас дээр тэрээр өөрийн ертөнцийг алдах шахаж исэн тухайга бичсэн байв. Гэсэн бололтой. Түүний нуруунд дээр айхтар хөхрөлт үүссэн байх бөгөөд үүнийг түүнийг хамгаалж байгаа дасан бололтой. Түүний өмнөх хандварчийнх нь ээж мөнгөний төлөө түүнийг байгуулахад баяртайгаар ходтох байсан ч энэ эмэгтэй түүнийг хамгаалахаар өөрийгөө эрсдэс даруулав. Тэр түүнийг тайвшруулахаар жижигхэн гараа сонгоход эмэгтэй мэдэмжтэй түүнийг чангаар твэрч авлаа. Энэ эмэгтэй тэрхүү ээжээс нь өөр санагдсан түн тэр хэсэг хугацаанд хамт үлдэхэр шийдэв. Юу дайч цаг хугацаа багуулсан бөгөөд 7 хоног хүрэхгүй хугацаанд дэлхийн ертөнц өөрчлөгдөнө. Дараагийн Монгос аж хэдийн замдаа гарсан байх ёстой тул шинэ гэрээ хамгаалахын тулд тэр 30-аас олон секунд төлөвлөж чаддаг болох хэрэгтэй. Тэрний байрны гадаа цанхуугаарч залуугийн нүд ам хамарнаас цэнхэрслэм гож зур тэрээр өвдөлтөө чичирч байв. Цэнхэрслэм доош орсон. Ямар нэгэн тодорхой газар руу чиглэн доор хос зайлуулах хоолой руу орсоо. Ачин дараагийн алхмаа бодож явах хооронд ээж нь улаан хүнчлэр хоцсон зүйлийг түнлөө авчирч өгөв. Тэр хүнчлийг сөхөж түүн тань болохоор хөршөөсөө асан тартай нохойг харууллаа. Ачин өмнөх амьдралынхаа нохойг таньсан бөгөөд тэрхүү тогшин нохойг энэ амьдралдаа дахин харна гэж хизээч сансангүй. Үүнээс гадна нохой нэр хүүхдийн тоглоомын хань гэхэд дэндүү том байсан ч энэ нь начин тарин сайн хэрэг болж магадгүй юм. Ээж нь бага зэрэг хөнгөмсөв байж болох ч эцэст нь заримдаа хэрэг болдог болжтой. Хэрэг тэр нохойг зөв сургууль хүчрэхийг холбоотон бүр онцгонооч болж өсөх боломжтой. Том нохойтой байх нь тийм ч муугүй бөгөөд түүнийг үжээ шиг инээнсэхэд ээж нь өөдөөсөн мишээ. Тэр зөв шийдвэр гаргасан болжтой. Ямар ч тач энэ нь хүү баярлуулж чадлаа. Ээж нь гэрийн ажлаа үргэлжлүүлэн хийхээр тэднийг тоглоулаад үлдээ. Ачин нохой руу ширтэнгээ үгээр одоо юу хийх вэ гэж гайхасан. Одоогоор түүнийг хөвшөөд хоолох хэрэгтэй тул ганц тоогоноос зайд сачирч өгөөд эдхийг тушаав. Хэрв нохой үнийг идвэл ачин түүний эзэн болж сургалт тэгших боломжтой болно. Хүүхэд нохойтой гэрээ байгуулахыг оролцсон ч нохой юу болоод байгааг ойлгохоргүй дэндүү гинэн бололтой. Нохой зайцыг авахар бүхийхэд ачин толгой дээр нь гიშгэж тэдний хүчний харьцааны ялгааг харуулв. Гэвч нохой хүүхдийн хэлж буйг ойлгохгүй ч гişээ өөрийг нь доромжлохыг тэчгүй гэсэн үг биш байлаа. Тэрээр ачны нүрлүү хоёр саграараа хүчтэй цөхөж хүүхдийг хол шидчихв. Дараа нь тэр зайцаа 50 идэхээр ирсэн ч хүүхэд үүнийг зүгээр өнгөрүүлэхийг хүссэнгүй. Ачин чангаар хашгир нохороо давтлахаар дээш өсрөв. Тэр нохороо өсрөн орж тэдний хоорондоо толбох зөөр ээж нь тэдний хөвчөлтэй үйлчлэгийг харан минэн. Тэр хоёр аль хэдийн найзууд болсон болжтой. Хоол хийж явахдаа тэрээр гурлан дуусныг мэдэв. Түүнийг гурлаа хаахаар бүхий үед угаал тураас цэнхэрслэм Монгос гарч ирэн толдож буй нохой хүүхэд хоёрын дээрээс занс хийв. Слайм Монгос агарт хөөрч шууд ачны ээж рүү чиглэлээ. Нохой шууд хөдөлж Монгосыг ээжд нь хор очруулахаас өмнө амжиж чадав. Тэрээр Слаймыг тотлохоос өмнө яг цатан амжиж ээжийг угаалтуурын шүгээрүү түлхэж аруулав. Азар ард нь Слайм болон нохой толдож байх хооронд ээж нь юу болоод байгааг мэдсэнгүй. Ачин энэ бүхнийг огтхонч гайхсан шинжүү царайр ажиглан сон. Монгос бодит тасаг үүсгэхэд дэндүү сул дараач гэлээ түнтэй тэнцвэр төвхтэй байх болно. Түүний шингэн биеийн зүсэх шавшигтай штыг үр дүнгүй болгодог төс өөр арга олох хэрэгтэй болжээ. Ээж нь шүгээнээс гарахыг оролдсон
алт холоос чартан болж буй ширүүн тулааныг анзаардаггүй толгойнхоо өвдөлтөд илүү санаа зовж бай. Слайм яванда нохойг бүрхэж амгцаа өөр зүйл болон хуурч хийсэ. Бүх зүйл хянаштаас гарахаас өмнө ачаа хортон хөдлөх хэрэгтэй болов. Өмнөх тулаануудаасаа тэрээр слайм мангас хуурай шилтэд сож гэдгийг санаад үүнийг хатаах зүйл олох хэрэгтэй болов. Тэр даруй хуурай сүгээр дөргсөн хүчээ олж хараад тагийг нэм мангас руу шидчихв. Слайм өхрөн агшиж өрөөнд дотор нааш цааш өсөрч эхэлжээ. Сүүний ачаар чигээ алдсан түүнийг сандаргаж ийхүү хариу үйлдэл үзүүлэхэд хүргэв. Хөдөлгөөн зогсмогц ачин боломжийг ашигласан түүнийг хогийн савндаар түүжиж архив. Бүх зүйл нандсан болттой нохой болон ээж нь хоёулаа гал тогооны лангууны цааснаас толгоогоо цохиулав. Гэтэл ээж нь санамсаргүйгээр тэдэн дээр гурил асгаж тэднийг улам бүр сандгааж архив. Гурил асгсан тул ээж нь хөтсөө заваархаас өмнө биеэ ухахаар яран одов. Энэ хооронд ачин мангас барьж ясандаа сэтгэл нь хөдлөн хэвээр байв. Слаймыг мангасаас хамгаалах байгаалийн үргээгч болгон ашиглаж болох бөгөөд түүний шингэнийг цанхондоо төрхөж ирээдүйн мангасуудын дайралтаас сэргийж чадна. Гинт хогийн сав хөдөлж слайм нам гүн байдлыг ашиглан цогтохоор дороос нь өсрөн гарч ирв. Нохой түүнийг холтохоос өмнө замыг нь хааж ачин дахин барихаар гүйсэн ч тэрээр мултарч чадлаа. Энэ удаад тэр хогийн савнд цогтохоос бүрэн мултарчээ. Тэрээр цанхоор харахаасаа өмнө тэр хоёрлоо дунд хуруугаа гаргаж анжив. Слайм гэрт нь өөрөө орж ич замбараагүй байдал үүсчээд одоо дур мэдэн цогтох гэж байна. Тэгш сол дээр байж болох ч дэндүү саксуу байгаа нь тэдний өөр бухимлыг төрүүлж зүгээр явж чадахгүй төргөв. Ачин нойр байсан шүрийг зэсэн болгон авч нохой хөлгөө болгон унлаа. Одоо моксыг холдож илүү их гайтер хасан өмнө араас нь хөвцөг болжээ. Ирээдүйд өөрсдөд нь болон бусдад дахин гамшиг хүчрүүлэхгүй тул түүнийг зүгээр авчиж болохгүй. Тэд байрны нэг давхарт бууж ирээд слаймыг нэгэн барилгын дээр сууж байхыг харав. Тэрээр хажуугаар нь өнгөрч буй охины толгой дээр шингэнээд сахад охиндээ шартал мангас түнс өсрөн залхиж завтжээ. Ачин болон нохой түүнийг аврахаар яар хацар хөөхөд юу хийхээ бодож болохыг хичээнэ. Хэрв тэр өөрийн хүчийг ашиглаад слаймын эсрэг мэдээж тисэж чадахгүй. Гэвч мангасыг охиноор хоош хой зүгээр хараад суулгуул энэ газар тусан далай болон хувирна. Ийм дүр зургийг ачин өмнөх амьдралдаа хангалттай осон харсан билээ. Нохой яг цагтаа охин дээр очиж дээгүүр нь өсөрч амжлаа. Энэ хооронд ачин шүхрээд илгээж слаймын бороо охин дээр буухаас өмнө хаав. Слайм бууж өгсөнгөө шүхүүдээрээс өсрөн энэ удаад нохой хүүхэд хоёр руу шууд хаждаг. Ачаа хүчээ богино хугацаанд ашиглаж чаддаг тул мангасыг хормын дотор устгах ганцхан боломж байлаа. Тэрээр өөрийн хүчээр хүчжүүлсэн цохилт хийж мангасыг нэгт цохин шууд устгав. Слайм дэлбэрийн нэрхэн тойронд бороо мэт асгарч богино тулааны эцэст ачин нохой хамт яриж байгуулв. Азар тэр охиныг слаймын хоол болохоос өмнө амжиж аварсан ч охин түүний хүчээ ашиглахыг харж өвтлээ айжээ. Охин хорон чархсалгүй эргэж чарчгүй замаар ухаан жолоогүйгүй чадав. Саяны харсан зүйлийг нь бодвол түүнийг зогцсныг буруутгах харахгүй юм. Харин одоо энэ бүх заван зүйлийг цэвэрлэхэд хэрэг хугацаа орохыг бодоход л толгой өвдөн. Түүний жихнээс сүүл нь гарч ирэн гудамжаар нэг тархсан слаймыг шингээж эхлэв. Энэхүү сүүл нь бүсэд мангасын чадварыг өөртөө шингээх хүчтэй бололтой. Өмнөх амьдралд нь кошин чадвар шингээж авах цорын ганцаар хол өмнөх чадвараараа салхи явтал байсан юм. Гэвч одоо сүүл нь таран цацгдсан слаймны шингэнийг хортон зархиж хүчийг нь өөрийн болгож байна. Тэр артаа слаймын бөмбөлөг үүсгэн хүчийг туршиж үзэхэд хоёр хүч үнэхээр зэрэгцэн уншиж байгаа мэт харагдана. Өмнөх амьдралдаа байгууллагад баригдахгүй тулд чадвараа аль болох багасгахыг хичээдэг байв. Энэ нь эцэстээ түүний унаж болсон ч таатигийн сүүл яаж игээд өөрөө хосон хачирхалтай хэвээр байна. Энэ нь магадгүй түүний наснаас шалтгаалсан байж болох юм. Чадвар сууж их үеийн нас хэдий чинээ залуу байна. Чадварын хүч төдий чинээ хүчтэй байж тасан цогцох нь хурдан байдаг. Карван насандаа чадвар эзэмших хэрэгтэй болсон ч түүнээс залуу бүх хүн хүсэн юм. Ихэнх хүүхдүүд мангасан хорыг бисүүлж чадахгүй бөгөөд хортож хөвсөнгүүтэй л өхөж дуустдаг байв. Гэтэл одоо өмнөх амьдралынхаа бусад боломжит нэр дэвшигчдээс залуу байгаа нь түүний өсөр чадвар хэмжүүлшгүй гэсэн үг юм. Түүнийг дараагийн алхмаа бодож явах зуур нохой түүнийг гэрт нисэн мэнд хүргэж өгөв. Тэрээр найдвартай хөлгийнхөө нуруунаас өсрөн бууж шин слаймны чадвараараа орчныг бүрэн бүрч гэртэн дахин мангас ирэхгүй байхыг баталгааж олов. Гэвч зөвхөн үүнийг хийхэд түүний бүх энерги шавхагдаж туйлдаа хоцорлоо. Стамина нь хэтэрхий багтаа шин чадвараа өсвөл одоогийнхоо чадварт тасан зохицох талаар бодоод ч нэмэргүй. Гэхдээ түүний слайм хамгаалалтын ачаар мангас дахин нэрд саадуулахгүй. Тул ирээдүйн талаар хит их санаа зовох хэрэггүй. Ачин туйлдаж шаран дээр оноход нохой түнзүү заншилсан харцаар ойртон ирв. Нохой ховт өмнөх гутамшигт явдлынхаа өшөөг авах цаг нь эцэстээ ирсэн бололтой. Нохой доош урагшилж чаныг цансныхан цахаар зүүн өрхөд хүүхэд өөрийгөө нохой хол болох нь гэж хэсэг зур бодов. Байранд түүний ээж хөвшүүрээс гарч ирэх бөгөөд өмнө нас гэрсэн гурлаа бүрэн цэвэрлжээ. Тэр хүүгээ юу хийж байгааг харахаар цочны өрөө рүү очиход хүн шалан дээр нохойтой наалтан хөвтөж байв. Тэд наалтаж байгаа мэт харагдвч ачаан дээрээс нь дарсан нохой
жингийн эсрэг ширүүн тэнцэж байлаа. Хэдэн цаг өнгөрч хүүхэд өсрөх шоронгоосоо мултарч барийг хамгаалах ажилдаа оров. Тэр цанх агаарч уждын савг мөн өсөж ажиллах хоолойнуудыг тусгааслаймаар бүр чадлаа. Одоо байшинтан гомшиг нүүрсэн ч тэд хэсэг хугацаанд аюулгүй болно. Энэ бүхнийг хийж байхдаа тэр таатигийн сүүжний одоогийн байдлыг олж мэдэв. Өмнөх амьдралдаа чадвараа нэгээр нь сальдаг байсан бол одоо нэг дор дөрвөн чадвар хадгалах боломжтой аж. Яг одоо тэр таатигийн сүүж болон слаймын чадвараа зэрэг ашиглаж чадах живтээ хагас минут орчим зүргэж хин. Том гомшигт бэлтгэхийн тулд түүнд хийх өөр зүйлс хэрэгтэй болно. Апокалипсисийн үед амьд өвчсөн хэн бүхэнд хамгийн түрүүнд нэг шаардлагатай зүйл бол нөөц хангамж юм. Гомшигын дараах хүчин хамгийн том шалтгаан нь мангасуудч биш байв. Энэ нь твэр логистик тасалцснаас үүдэлтэй өсгөлэн байсан бөгөөд эцэст нь нөөцийн төлөөгч хөрсөн тэнцээр түргсэн юм. Хэрэг хин нэгэн эртнээс нөөц бүрдөөч мөргөлдөөнөөс бүрэн зайс хийж чадвал гомшигын хамгийн аюултай үед дагагчид үүсгэж өөрийн талын хүмүүстэй болж чадна. Ачаа нүунийг аль болох хурдан бэлтгэх шаардлагатай ч нэш хүүхдийн хувьд хийж чадах зүйл нь хязгаарчмал. Супермаркетууд хүнээр дүүрч яванда хасаагүй мөнгөсөөр дүүрэх болно. Хэрэг ганц хүн халтур авбаз өвчин удаа ширх найдваргүйгээр маш хурдан тарах болно. Одоогийн биеэрээ ачаан том сэргийг ганцаараа дээшгүй тодорхой бөгөөд одоогоор нөөц зарж авах газар чалан алга. Ирээдүйд нөөц зарж авах өөр ямар сонголтойгоо бодож явах үед зочны өрөөний ширээн дээр ээжийнх нь нутагтаа гарав. Тэр хинбэ гэдгийг шалгахаар очиход байрны эзний группийн чатаас зурсууд ирж байлаа. Газар ээжийнх нь утас цаажгүй байсан тул тэр амархан нээж юу болж байгааг харав. Группийн чаттай хүмүүст хаж буй ачаалалтай вирус болон түүнээс болж халдвар авсан хүмүүс мангасууж байгаа тухай хэлцдэг. Ирж буй апокалипсисийн ноцтой байдлыг тэд хараахан мэдэхгүй байгаа нь тодорхой бөгөөд ачаан тэрэнд үүнийг баг зэрэг ойлгохтой баяртай байлаа. Тэр нөөцөр хаягны чатлуу орон агуу гомшиг ирж байгааг болон бүх зүйл замбраагүй болохоос өмнө нөөцөө бэлтгэх хэрэгтэй хүмүүст мэдэгдэв. Гэвч тэдэнд анхааралтай зааварчилгаа өгч тусгайг хичээж байгаа ч хинж түүнд итгэхгүй байгаа нь тодорхой байв. Дөнгөж шинээр нээсэн тал профайл зөрөгч байхгүй байгаа нь түүний үгийг улам үнэмшилгүй болгоно. Хүүхдийн хувьд түүнд хийж чадах зүйл байхгүй. Бөгөөд онлайн форумууд ч нэг их тус орсонгүй. Энэ байдлаараа байгууллагт хасан тэд бүгд үхэж дуусгана. Утсанд гинт найзын хүсч тэрв. Тэр сонирхон хүсэлтийг зөвшөөрөхөд цаад хүнээ шууд гол яриндаа орж хэрэг үнэхээр нөөц хайж байгаа бол тохиолцоо хийхийг хүсэж байгаа хэлв. Тухайн хүний хэрэглэгчийн нэр нь хот бөгөөд энэ нь хүүхдэд танил сонсогджээ. Энэ нь байгууллагад ажилладаг байсан хот гэдэг эмэгтэй нэртэй ижиж байв. Түүний та мөгжиж зүв байсан бөгөөд дэлгэцийн цаанаа байгаа хүн үнэхээр түүний бодож исэн хот байлаа. Тэрээр компьютер хэрэгслээр дөрөн өрөөнд саналтаа тоглон суугаад түүн рүү зураг бичиж байв. Түүний хувьд бүх зүйл маш сонирхолтой болох гэж байгаа бололтой. Гэсэн ч түүний ярилцаж буй хүн маш болгоомжтой нэгэн болох нь тодорхой байна. Ямар нэгэн тохиолцоо хийхээс өмнө тэд түүний төлөвлөгөө юу болохыг сонсохыг хүсэж байв. Тэд хоорондоо бараг үг солиогүй хэрнээ ярьж бодож шийдийн маш төвөгтэй болж эхэллээ. Иймд тэрээр тохиолцоогоо баталгаажуулахын тулд шууд хар шийдэж түүнд санал тавив. Тэр түүнд хоол хүнс, ус, хоёр дуулга эсвэл хэрэгцээд бусад бүх нөөцийг өгөхийг санал болгох. Түүний үн тогтоох царын ганц зүйл бол түүнд хэрэгтэй мэдээж байлаа. Энэ нь 100 сая иний үнэтэй бөгөөд хотын хувьд тэрвэрлэж бас нэг асуудал байв. Тиймээс хэрэг цуглуулсан нөөцийнхөө 20% өгвөл хэрэгцээд мэдээчийг нь өгөх санаж тавив. Түүний дууны өнгө болон 100 сая иний гарааны үнэ нь баг сургуулийн хүүхдэд илүү тохирохоор сонсогдно. Логикоор бодож үзвэл түүний ярьж буй энэ хүн байгууллагаас санаж буй хот бишвэ харахгүй юм. Тэр түүнтэй үргэлжлүүлэн харьцаж хэлсэн үгэнд нь яагаад итгэх ёстой шууд асуув. Үүнээс гадна тэрээр анханасаа яагаад энэ хэрэгцээрийг зөвшөөрөх ёстой гэж асуулаа. Хот түүнээс холбоотой биш дайсан болохыг хүсэж байгаа эсхийг нь асуув. Тэр хоорондоо маргалтаж үйл итгэгчээс илүү зохицож ажиллахыг хилээд үзэж байлаа. Хүүхэд зөвшөөрч нөөцөө авах газар хаана байгааг асуув. Тэр түүнд мэдээж түүний амьдардаг байрны доод давхрын шуудангийн хайрцагт хийсэн гэж хэлв. Байгууллага хараахан байгуулагдаагүй байгаа тул хот одоогоор өдөрт халбанд шалбан биш гэсэн үг. Тэгсэн хэдий ч тэр мэдээжийг ашиглан өөрийн ашиг сонирхлын тулд хүмүүсээр тоологч аюултай эмэгтэй хിവэр байна. Тэр нэгэнд байгаа анилсан бол тухайн хүнийг боломжит дээд хэмжээгээр нь ашиглахын тулд мэддэг бүх зэж мэхээ ашиглах болно. Дөнгөж ярьж хэлсэн хүнтэйгээ тэр зүгээр нэг цогцохыг хүсэх хүн биш. Тэр зүгээр л мэдээллийг өгөөш болгон ашиглаж түүнийг хавханд оруулахыг хүсэж байна. Гэвч энэ удаад Аачин түүний зэж мэхийг гадарч байгаа бөгөөд тэр биш. Харин Аачин тоглоомыг эргүүлэх болно. Тэр эхлээд амарч 2 цаг унтав. Түүний сэрх үед өмнөх шахавцсан стамина нь бүрэн сэргсэн байсан бөгөөд тэр хэрэгцээд мэдээлэл авахар явахад бэлэн болов. Лифтэнд хяналтын камерууд байсан бөгөөд тэр өөрийнх нь болохыг түүнд тиймч амархан ичлэхийг хүссэнгүй. Тиймээс үүний оронд тэр шат руу анхаарлаа хандуулав. Түүнийг тэнд очиход төлөвлөгөөнд нэг асуудал байгааг анзаарлаа. Тэр хിവэрийн нэг хүүхэд байгаа бөгөөд одоогийн байдлаар шатаар авирхан түүнд дэндүү хэцүү байв. Энэ тохиолдолд тэр өөрийн өсрийг нөхөртөө найдахаас өөр аргагүй болно. Тэрээр буудан дээр унтаж буй нохоороо харах бөгөөд тэр нохой шууд ингийн хайрцагт хүрэх царын ганц найдвар гэдгийг мэджээ. Аачин нохон сүр
өрнөөс барьж чирэн сэрихийг оршихгоос орч нохоод энэ нь таалагдсангүй. Нохоод түүний сүүлээрээ ашигтан холдуулах бөгөөд жаахан хүү хацар нь улаасаар шидэгдэж ирхэн. Ачаан тэрхүү араатныг гаршил чадсан гэж бодож байсан ч тэдний харилцаа тийм ч сайн биш хэвээр байх шиг байна. Энэ үеэр Ачаан гаш тооны лангуун дээр өөртөө төс болох зүйлийг олж харав. Энэ бол нохоо амттан бөгөөд тэрүүнийг ашигласан нохоог өөртөө төслөхөөр шидэж чадна. Тэрээр нохоо амттнаас гартаа баг зэргийг асгаад нохоо хамарлуу төхөөлөв. Хэдхэн секундын дотор нохоо бас жирэн хилзэрийг шууд зөвшөөрнө. Ширүүн төвхтэй хэдий ч тэр нохоог баярлал хүндээ тун гоморхон болжтой. Унаатай болсон тул дараагийн алхам нь ээжигээ сэрхээс өмнө хот мэгээс зүждээсэн газарт очих явж юм. Тэрээр нохоог үнэн байр дотоороо ясаар эцэст нь шуудангийн хайрцаг байрсан газар төрж ирв. Нэгэн шуудангийн хайрцаг дотроос ягаан өнгийн цагтур цохож ялаа. Энэ нь түүний бай мөн нь ишт боловч тэр хавыг хянах камер бас байхажээ. Хот түүний хэн болохыг батлахын тулд камерыг ашиглахыг хүсэж байгаа нь тодорхой байна. Хэрв тийм зүйл болбол түүний мэдээлэл шууд зарагдаж тэрээр даваа талаа алдах болно. Хот өөрийн мэдхгүй хүмүүстэй орооцолддоггүй. Тул Ачаан ямар ч үнээр хамаагүй хэн болох нь уучлах ёстой. Тиймээс тэр зүгээрч түүнийг түрэгдүүлэх хэрэгтэй болов. Үлгийтэй хүү өөрийн хүчийг идэвхжүүлж өрөөгөр нарийн улаан тэндрүүрүүд сонхон сэжигтэй зүйл байгаа эсхийг эргэн тойрноос хайж өгдөв. Байрны хамгаалчдын камераас гадна тэрээр түүний сорилуулсан байж болохоор 3 нууц камерыг олж илрүүлв. Тэр түүний хэн болохыг ичлэхийг хүчлээ хүсэж байгаа нь шүү дээ. Хот өөрийн компьютерийн өрөөндөө инээж энэ удаад ямар тэнэгэн түүний орхинд орохоор тэсэн ятаг хүлээн. Гэвч шуудангийн хайрц руу хэн ч ойртоогүй хахад хайрлцж байсан. Хүн нь мэдээллийг аль хэдийн авсан гэсэн баталгааг түүнд ирүүлв. Тэрээр камерын бичгийг сандран шүүж үтсэн ч дэвхцэн дээр зөвхөн шуудангийн хайрцгийн хажууд зүгээр зогсож буй нохол харагдана. Тэр нохон цаан түүний дөрвөө хүргэсэн байн нууцаар цагтлыг уншихыг хичээж байгаар тэр огт гадарсангүй. Тэрээр камерын харагдахгүй үнцгийг олж мэдээд өслөг нөхрөөрөө хасгасан цагтлыг анзаарах гэлгүй уншиж чаджээ. Тэр шуудангийн хайрцагаас заршийн хуудсыг аваад хинч харагдалгүй холдов. Заршийн хуудас нь түүнийг тухайн бүсэн супермаркетэд болох хямдартай худалдаараа хөтлсөн бөгөөд түүний очих ёстой газар нь тэр байх магадлалтай байв. Түүний заршийн хуудсыг уншиж байх хооронд хот түвшин утас руу тасралшгүй зураг сэлгээж түүний хинбэ гэхээ хишгийг шаардна. Тэрээр хэрэг 100 саяын өгүүлхэн гэдгийг хэрний хэмээн түүнийг буцаандаа жагнав. Энэхүү явц нь тэр хүнийг өөрийг нь дэндүү басамжилж байна хэмээн хотыг улам бүр уурсуулж тэр тэднийг харамсуулахыг хүсв. Тэрээр ус зайлуулах сувагт нуугдаж буй аалзсан таринуурын системийг идэвхжүүлж барийг бүхэлдний шалгах тушаал өгсөв. Тэрхүү аалз шиг төхөөрөмж нь камертай бөгөөд тоос усны хамгаалалттай мөн температур саранзан өндөр хурд болон цэвэрлэхэн цэвэртэй төсвөртэй аж. Аалз Ачаан болон нохороо чирэн явах боловч тэдний ард байх шатнаас бууж ирсэн өслөг гэрийн шахан шууд гიშгүүж архин. Түүний 30 сая долларын робот хэдхэн секундэд дууссан хот хаширсан хаш хэрв. Түүнийг устгсан хүн бол хүүгийн ээжсэн бөгөөд тэдний хэсэг харагдахгүй болохоор нь хайж доошоо бууж ирсэн нь тэр байв. Дахин төрж Монголын хүчийг шингээх хор чадвартай болсон бяцхан хэнийг нь нууцаар мөрдөж хэллээ. Ээжийнх нь ногтмос хүч ичрэрхийн хэрээр гэр бүлийг нь ямар аюул хүлээж байна вэ?